Улсын хурлын өнөөдрийн чуулганаар Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төслийг буцаалаа. Шалтгаан нь бизнесийнхний оролцоог хомж танхимд хэд их эрх мэдэл төвлөрүүлж байна гэж сөрөг хүчнээс үзсэн байна. Мөн нэр бүхий 25 гишүүнээс санаачилсан нийгмийн ажлын тухай хуулийн төслийг хэлцэх үед төсөв байхгүй учраас энэ хуулийн төслийг дэмжих боломжгүй хэмээн засгийн газраас дүгнэлт танилцууллаа. Гэхдээ улсын хурлаас хуулийн төслийг цаашид хэлцэхийг дэмжсэн байна. За намын жагсаалтаар сонгогдсон гишүүдийн санаачлан өргөн барьсан хуулийн төслүүд өнөөдөр чуулганаар хэлэлцэгдлээ. Тухайлбал улсын хурлын гишүүн энх төвшингээ санаачилсан Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хууль сөрөг хүчний хүчтэй шүүмжлүүдийг дагуулж дэмжигдсэнгүй. За энэ хуулиараа танхимд төрийн эрх мэдлийг төвлөрүүлэхэд анхаарч харин бизнесийн салбарынхны санал бодлыг тусгаагүй шудраг өрсөлдөөнийг хомьсон хууль боллоо гэдэг шүүмжлэл дагууллаа. Нэлээд олноор энэнд бас шүүмжлэлтэй байр суурь хамгийн гол оролцогч талууд бүгдээрээ эсрэг байр суурьтай. Ерөөсөө энэ санал нэгдэж байгаа зүйл байхгүй. Танхим нэг өөр зүйл хэлсэн, хууль санаачлагч нэг өөр зүйл хэлсэн, бусад оролцогчд өөр зүйл хэлсэн. Ийм нөхцөл байдалтай хуулийн төслийн нөхцөл байдал хилцүүлэг болж хувирсан. Тэгээд энэ бүгдээс харахад энэ хуулийн төслийг ер нь хууль санаачлагч нь буцаагаад дахиж бизнесүүдийнхээ оролцоотойгоор эргэж өргөн барьж хилцүүлэх нь зүйтэй юм уу гэдэг байр суурь бас давмгаалж ясныг бас энд та бүдд бас ингэ мэдээлэл болгож хэлье. За өргөжлүүлэн улсын хурлын гишүүн Саран Чулуу нарын 25 гишүүний өргөн барьсан нийгмийн ажлын тухай хууль хэлэлцэгдлээ. За энэ хуулиар халамжийн үйлчлэгээ үзүүлж байгаа нийгмийн ажилтнуудын эрх зүйн зохицуултыг найруулж байгаа юм. За гэвч энэ хууль батлагдсанаар дагаад хууль хэрэгжүүлэхэд шаардлагатай төсөв байхгүй гэлээ. За түүнчлэн халамжид хамрагдаж байгаа бүхэл иргэдийн мэдээллийн нэгдсэн санг төрийн бус байгууллага хариуцах нь мэдээллийн аюулгүй байдалд алдагдах эрсдлийг дагуулна гэдэг болгоомжлууд хөндөгдсөн юм а. Одоо энэ хуулийг хэрэгжүүлэхдээ бол одоо анхны хөрөнгө оруулалт нь 800 сая төгрөг болох юм байна. Цааш жил бүр одоо 95-аас 160 тэрбум төгрөг төсвүүд одоо шаардахаар байна. Нийгмийн ажилтны орон тоог 3188 хүнээр нэмэгдүүлэхээр заасан байна гэж байгаа төсөв хүндрэл учруулна. Учир нь одоо 26 оны төсвийн тухай хууль дээр ямар нэгэн зардлын нэмэлт суугдаг учраас энийг бол дэмжих боломжгүй гэж засгийн газраар хэлцэн шийдвэрлсэн байгаа. Тэгэхээр хувийн эмзэг мэдээлэл ихээр агуулгаддаг ийм санг одоо төрийн бас буюу мэрэгжлийн холбоо удирдах нь мэдээллийн нэг аюулгүй байдал хувь хүний нууцын тухай болон төрийн хэлтийн үед хэр зохистой байх юм бэ ингэж энийг өөрчлөх тал дээр хариуцах юм уу үгүй юм уу? Хувь хүний эмзэг мэдээллийг бүх одоо нийгмийн ажилтан ч юм уу ямар нэгэн гишүүн ороод авдаг ийм бүтцийг бол энэ одоо мэдээлэл сан дээр зураагүй байгаа. За өдөөс хойш чуулганы хуралдаанаар уг хуулийн төслийг цаашд хэлцэхээр дэмжсэн юм. За үүний дараа улсын хурлын гишүүн Баярбаатар нарын өргөн мэдүүлсэн эд эрхтэн шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжсэн юм а.